хаана хөгжилтөө хин хаана багталж байна. Тэр л ерөөсө бидний анхаарлыг татдаг. Өнөөдөр байгаа Улаанбаатар хотын нийт оршин суугчдын 71% 35-аас доош насны залуучууд байна. Энэ удаагийн сонгуул дээр болохоор зайлшгүй өгөх шалтгаан байгаа даа. Улс төрч болохоор надад болохоор санагдахтаа зүгээр нэг юм хөлтөө залуугийн мэдрэмж төрүүлээд байдаг. Яг үндэ альч Монгол улсад залуучуудын буюу шинэ нийгмийнхээ шинэ одоо орчин цагийн асуудлыг шийдэж чадах институт биш байх. Чи нөгөө нэг царайлаг хүн сонгоно гэсэн чинь энэ хоёрыг хараад хэр царайлаг вэ хараад өгөөч гэсэн баггүй юу яг үнэндээ. Лид төгсөгчдийн холбооноос санаачилсан Дрийн төслийн Focus Vlog-ийн маань 2 дугаар дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдөр бас сонирхолтой зочид урьж авчирлаа. Тэгэхээр зочдтойгоо танилцаад бүгдээрээ хилцүүлэгдээ орох. За би зүүн гар талаас ялган өргөд танилцлаа. Сайн байна уу ялган гэдэг сэтгүүлч мэргэжилтэй манай. Сайн байна уу? Эрдэнэ одон гэдэг улс төр судлаач мэргэжилтэй бас Сүхбаатар дүүргийн Эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч сонгуульч ажилтай. Сайн байна уу? Бэлэг сайхан гэдэг санхүүгийн менежментийн мэргэжилтэй. Сүүлийн 10 жил улсын ажил хийж, төрийн ажил, олон улсын ажил хийж авсараад одоо өнөөдөр олон нийтийн ажил руу ирж байна. Олон нийтийн ажил руу оролцъё гэдэг юм санаатай байж байна. За тэгэхээр энэхүү төслийн маань зорилго тэгээд энэ агуулгыг бүтээж байгаа бид бүхний зорилго бол Монгол улс маань залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэр тусмаа шийдвэр гаргах, өөрсдийнхөө амьдралыг өөрчлөх буюу улс төрийн тэр чин зоригийг нэмэгдүүлэх, улс төрийн боловсрал нэмэгдүүлэх юм олон зорилготойгоор ийм бүх контентуудыг бэлтэж байгаа. Тэгэхээр залуу улс төрд орох ёстой эсгүй гэдэг маргаан бид нэр зөндөө хардаг. Бид бүхэн Грета гэдэг охиныг одоо 1 жил сургууль завсарлаад юу хийж болдгийг харлаа. За Жошуа Куан болон түүний найзууд Хонконгод одоо Бээжингийн коммунист намын одоо нэлээд тийм хүчтэй хуулийн өөрчлөлтийн эсрэг яаж либерал хөдөлгөөр нүүлж байгааг бас бид бүхэн анзаарсан. Тэгэхээр залуу хүн бол улс төр хийж болдсон байна. Өөр улсуудад арчсан тогтолцоотой. Манайхта тэр нь бас хэр төстэй байдیں۔ Ялгуун энэ дээр танаа үеийнхээ ер нь өмнөх дугаар дээр ингүүнээс сууж хахад ингүүний найзууд бол уулзаад ерөөс улс төр ярьдаггүй гэсэн яг сонирхдаггүй. Тэгэхээр чи улс төрийн процессыг хэрэг дагдаг бай. Хаанаас мэдээлэл авдаг? Саяхан сонгуул олж дууссантай холбоотойгоор одоо хүчилтэй нэг гиф үздэг ч юм уу сквал нөгөөнийг алей зургнууд үздэг ч юм уу тий хаана хөгжилтөө хин хаана багталж байна. Тэр л ерөөсө бидний анхаарлыг татдаг. За улс төрийн тухай ярина гэвэл тэр нэрээ тэгсэн байлээ дээ. Ста нэрээ бабал гэж ярина гэхээс биш. Чин сэтгэлээсээ тэрийг мэдрээд юм уу ойлгоод чин сэтгэлээсээ санаа зовоод бол ярилцдаг юм бол байхгүй. Чуулган ерөөсөө үзэхгүй юу? Шүү дээ. Оройн медиа бас үзэхгүй те. Зурагт үздэггүй гэж. Өдөр тутмын сонин унших уу? Уншихгүй. Хичээл дээр шаардлагатай бол уншина үстэй. Тийм сэтгүүлч мэрэгжилтэй байсан. Тийм хичээл дээр бол унших шаардлагатай байдаг шүү дээ. Тэгэхээр одоо энэ ялгууны үеийнхэнд улс төрч хүн танигдах юм уу, таалагдахын тулд ямар нэгэн фактанд орж мим болж иж тэднэрт харагдах нь байна шүү дээ. Эсвэл мэдээж хэрэг Монголын 1 2 3 ч юм уу үндэсний хэмжээний улс төрч бол олон нийтэд танигдах магадлал нь асар өндөр байдаг гэж коммуникацийн хүмүүс ярьдаг те. Та хоёрын хувьд болохоор одоо 80-ад оны залуучууд танаа үеийнхэн болохоор улс төрд орох дээр хэр нухацтай хандж байгаа юм шиг санагдаж байна. Тэр шийдвэртээ хүрэхийн тулд ямар процесс туулж ийн ер нь? Би сая 16 оны өмнөх сонгуулиар бол дүүрэг төвшөд сонгогдоод одоо 4 жил төлөөлөгчөөр ажиллаад одоо дүнгээ тавилах гэдэг чинь. Тэгээд ер нь бол дахиад дүнгээ тавилна гэдэг маань дахид дэвших сонирхолтой гэсэн үг. Дахиад сонгогч дээр очино. Тэгээд яг өнгөрсөн 4 жилийн ажлыг дүгнүүлнэ. Зөвхөн яг улс төрд орсон шалтгаан нь болохоор би өөрөө угаасаа улс төрийн шинжилгээ олон улсын харилцаагаар төрөх төгссөн. 12 он төгсч ирснээс хойш нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн улсын их хурл гэдэг дандаа нэг юм төлөөллийн байгууллагууд яг улс төр яг гол цөм болдог улс төр буцалдаг байгууллагуудад ажиллаж байсан. Тэгээд яг дүүрэг дэвших энэ өөрийн сэтэл маань юу вэ гэсэн мэт нийслэлд ажиллаж байхдаа би нийслэлийн хэмжээний 9 дүүргийн тухай 152 ороосон. 152 орооны 90 орчмоор нь явж үзсэн. Яг тухайд нөгөө иргэний оролцоо шууд арчил гэдэг хөдөлгөөн өрнө тэрний дагуу явж байхдаа болохоор дандаа л ингээд уулзалтанд очиод ингээд яриа хийнгүүт ер нь бол дунд чинь 50 60 настай хүмүүс дунд ахмадууд ер нь бол 30 та юм уу 40 та хүн бол ер нь баг байхгүй. Иргэдийн уулзалтанд очихгүй. Ер нь иргэдийн тэр улс төрийн яг шийдэл гаргаж байгаа улс төрийн сонирхолд очиж байгаа уулзалтанд шүү. Тэгээ яага болдгоо бол гэсэн бодол айгүй эргэлзээтэй байдаг гэсэн.
Хоёр дахь шалтгаан нь болохоор тухайн үед ингээд дүүргийн төлөөлөгч нартай, нийслэлийн төлөөлөгч нартай ингээд хамтраад ажиллаж үзэж хахад тэр хүмүүсийн яг тухайн нөгөө сонгогдсон одоо төлөөллийнхээ ажилд хандж байгаа байдал, тухайн ажилдаа хандж байгаа байдал нь бол айгүй хангалттай санагдсан. Тэгээ ер нь бол зүгээр л надад өөрт маань би бол хийж чадхаар юм байна гэсэн сэтгэл төрөө. Тэгэл ер нь бол 13 оноос тасралтгүй яг ингээд ус төрийнхөө дотор нам дотроо карьер өгөөл тэгэл 16 онд явсан 3 жилийн дотор. Орон нутгийн сонгуулийг өмнөх влог дээрээ болон улс төр судлаачид сэтгүүлчид бол их хурлын сонгуулиас илүү иргэдийн амьдрал нөлөөлөх яг танаа хорооны тэр одоо тараншааны нөхөн онгорхоо байгаа тэр гүүрэн гарцтай зам тээврийн ослог гараад байгаа тэр буланг засагч гэдэг юм уу цахилгааны шугам сүлжээнд холбогдох тэр боломж гэж хараад байгаа. Тэгэхээр төрийн албанд ажиллаж байгаад яагаад нийтийн албан руу ч юм уу те төлөөллийн байгууллага руу орох сонирхол төрсэн бай таны хувьд? Ер нь яг бүр ихнээс нь ингээд авах юм бол 2008 онд Америкт очиад Америкт суралцчаад ажиллаж төгсч үрж ирчээд тэгээд тооён жишгэлтэй зүгээр хүн болгон орж ирэл. За одоо та нар мундаг залуучууд юу гэдэг те гадааддаа сургууль соёл төгсөөд ирсэн. За төрдөл битгий ороорой. Намд битгий ороорой. За намчт гэдэг чинь ийм хүмүүс, төр гэдэг чинь ийм хүмүүс. За тэгээд тэр жишгээ дагаад л олон улсын байгууллагад ажилд ороод л олон улсын байгууллагын төсөл хөтөлбөр дамжуул нэг хэсэг явлаа л да. Ингэж явж гад ер нь яг тэгээд энэ 16 оноос нийслэлийн одоо үйлдвэрлэлийн нууцсан газрын орлогч дараагаар ажилд орсон юм. Тэгээд тухайн үедээ орж ирж харж байхад тухайд би бас одоо 36 настай хүн шүү дээ. Бас залуу биш тийм ээ. Тэгэхэд хин нийслэл дээр бидний өнөөдрийн өдөр тутмын үйл ажиллагаа, бидний амьдрал ахуй шийддэг энэ дүрм журам шийдвэрийг хин гаргадгийг, хаана гаргадгийг. Өнөөдөр энэ гинт явж байгаад нэг баруун эрхээ болчдаг, энэ ингэждэг, энд нэг зам тавь, ингээ ер нь нийслэлийн хөгжлийн асуудлыг хин ярьж хин шийдвэр гаргадгийг ингээд одоо агентлагийн орлогч дараа хасаа холоод үзэхэд ерөөсөн нийслэл иргэдийн төлөөлөгчтэй хурал. Нийслэлийн засаг даргын баг. Доор байгаа мэргэжлүүд төр үндэслэл гаргаж ирдэг. За тэгээд эрхэлж байгаа асуудлынхаа ажлын хүрээнд би хаб инновацийн төвөд анх одоо залуучуудтай нийлээ санаачлаад, анридын залуучуудтай нийлээ санаачлаад эхнээс нь хавлаад сүүлийн хүртэл тавиад эцсийн менежментийг гаргаад явах хүртэл явж явах завсар энтэй холбоотой хідэн дүрм журам хичнээн тариф нүүгэл ажиллагаатай холбоотой асуудлуудыг иргэдийн хурлаар батлуулах процесс эхэлж байгаа байхгүй. Энэ батлуулах процессыг одоо хурдвчлах шаардлагатай. Одоо хилцүүлээ ойлгоол. Зүгээр нэг нөгөө л би бүгдийг нэг юм шиг. Гэтэ өнөөдөр яг тэр мөчд миний толгойд юу орж ирсэн бэ гэхлээр өнөөдрийн байгаа сая 500 мянган иргэний өнөөдөр амьдрал ахуйтай холбоотой өнөөдрийн залуучуудын өсөж дэвжихтэй холбоотой шийдвэрүүд дээр энэ хүмүүс яагаад бэлэн болсон материалыг уншаад ороод ирж болдгийг. Яагаад энэ шийдвэр дээр ийм хөнгөн хуумгай одоо хандаад байгаа юм бэ? Ер нь энэ хүмүүс юу хийх үүрэгтэй юм бэ гэд ингээд үзээд ингээд ер нь бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хорол дотор байт юм уу дүүргийн иргэдийн төлөөлөгч иргэдийн төлөөлөл гэдэг утгаараа энэ асуудлууд дээр одоо хариуцлагатай энэ асуудлуудаа сонирхож судалдаг үнэхээр яг энд иргэдэд төлөөлж очиж суух хэрэгтэй хүмүүс байх хэрэгтэй байна гэж харсан юм. Тэр утгаар нь ер нь дараагийн одоо төрд юу гэдэг агентлаг гэдэг юм. Дараа нь Улаанбаатар төвшлийн корпорацийн CEO-гоор гүйцэтгэх захирлаар ажиллаж сая 7 сарын 31-нд ерөнхийдөө бас зэвсчих боломж гарах болов уу гэж бодоод. За энэ хүмүүс ч муу хийж гин. Энийг сайн хий. Би хий. Яг нэг агентлаг дээр очиж хурж ирээд агентлаг дотор байгаад нэг дэд хөтөлбөр гэдэг юм уу иргэдийн төлөөлөгчтэй урлаа нэг журам батлуулах нэг тариф батлуулах энэ асуудлуудыг энд очижээж арай өргөн хүрээнд арай томор харж хийж болох юм байна л гэж бодсон юм. Тэгэхээр би болохоор та нар яа оролцохгүй юм бэ гэж загнахаар нэг буруу арга барил юм шиг санагдаад танаа үеийнхэн айгүй юм жаргалтай ямар ч асуудал байгаа юм болов уу гэдэг дүгнэлтэнд хүрээд байгаа байхгүй юу? Асуудал байхгүй юм чинь хүн чинь зохион байгуулалтанд орохгүй, уурлахгүй. Зохион байгуулалтанд орохгүй гэдэг чинь хүнээр төлөөлүүлэхийг хүсэхгүй би болж гин те. Би гоё. Тэгэхээр танаа үеийнхний түгээмэл асуудлууд юу вэ гэдгийг мэдмээр байна л да. Та хэд ингээд анги хамт олноороо юм уу үеийнхнаараа ингээд ярихаар яг Gen Z-ийн Монголд хамгийн их тулгамдж байгаа асуудал нь юу юм шиг санагдаж байна? Чамд тулгарч байгаа асуудлууд байж болно. Нэг юм мэдрэмж төрдөг.
бид нарт нөгөө нэг ус төр сонирхгүй байгаа, мэдгүй байгаа нэг юм багаасаа байдаг. Тэнгүүт яг та эдийн үе юм уу, аав ээжийн үеийнхэн болохоор ингээд илүү их одоо ус төр ингээд мэдээд үзэх та нар ингээд амьдралын хөвшил болсон юм шиг, орой мэдээ үзэх ёстой юм шиг та нар байдаг штэ тий. Одоо цагийн үрдээ үзнэ, Монгол ичтгийнхаа оргил цагийг үзнэ гэдэг ч юм уу. Тэр чинь ингээд заавал хийх ёстой юм шиг байгаад байгаа. Бид нарт анханасаа тийм юм байхгүй байгаа. Яагаад тэр нь улс төрийн сонирхолтой биш. Яагаад гэхэр гэж бодохоор нөгөө нийгэм солигдсон тэр үеүүдэд аав ээж нар болохоор социализмын үед байж үзсэн. Одоо бидний үед амьдарч байгаа гэдэг ч юм уу, хоёр нийгэмд амьдарч үтсэн хүмүүс байгаа учраас хүссэн үсээгүй амьдралынх нь хэмнэл гэдэг юм уу, нөгөө хэрэгцээ гэдэг юм уу, тэрийг хүссэн үсээгүй туулсан гэж санагддаг байхгүй юу? Бид нар болохоор бид нар угаасаа л арчилсан нийгэм гэдэг ч юм уу. Бид нар угаасаа л дураараа байх дуртай ийм нийгэмд төрсөн, өссөн хүмүүс надад болохоор дураараа биш байх надад яасан муухай явсан юм бэ гэдгийг би мэдрээгүй байхгүй. Тэгэхээр надад нэг амар чухал юм шиг санагддаг. Тийм болохоор сонирхгүй байдаг юм шиг санагддаг. Улс төрч болохоор бид нарт надад болохоор санагдах та зүгээр нэг юм хөлтөө залуугийн мэдрэмж төрүүлээд байдаг. Тэр нь болохоор юу вэ гэхээр би одоо тодорхой хэмжээний өөрийгөө гайгүй охин гэж бодож байгаа. Гэтэл миний ардаас хөлтөө мэдрэмжгүй намайг сонирхдаггүй ч юм уу залуу гүүгээд хамбал би эзэж тэр хүнтэй уулзахгүй ч юм уу ирэхгүй би тэр хүнтэйгээ эзэж харилцаа үүсгэхгүй байхгүй юу. Яагаад тэр миний дуртай цэцгийг бариад ирдгүү те. Одоо жишээ нь би кофе уух дуртайс ч намсгүйтэй завъя гэдээ дуудаад ивэл би эзэж очиж уухгүй байхгүй юу. Яг тэрнтэй ижилхэн мэдрэмжийг ус төрчдөөс авдаг. Нөгөө ус төр нөгөө өвдөө учраас бид нар тоодгүй буюу тань бүхний ярьж байгаа юм чинь хамаагүй ч юм уу нэр дэвшигтэй гаргасан нөгөө мөрийн хөтөлбөрүүд нь за энэ угаасаа л сүтээ за харцаа байх уу ч юм уу байгаа штэ. Тэгээ нөгөө нэг миний уудаг кофений төрлийг байхгүй юм чинь би хараа яах юм бэ? Залуучуудын асуудлыг сайн хөндөж ярьж байгаа улс төрч байхгүй байна гэдэг шүүмжлэл бол би аягүй сонсч ирсэн те. Тэтгэлэг боловсрал, эрүүл мэнд, залуунд тулгарч болох асуудлууд, гэр бүл төлөвлөлт гэдэг юм уу, ажлын байрч гэдэг юм уу те. Түгээмэл залуучуудын асуудлыг бүлэглээд харахаар эсвэл та нартай адилхан хүн тэнд төлөөлөгч харагдахгүй байна уу те. Одоо жишээлбэл хүн өөртөөгөө төстэй юмыг дэмждэг те. Архангаа үнэ, сакс тоглодог хүн ч гэдэг юм уу. Бид нарт ийм байгалийн баясууд байгаа шүү дээ. Тэгээ өөртөөгөө нэг ийм төстөө надтай адилхан тийм замнал туулсан улс төрчийг би энэ л яг миний төлөвлөлөөндөө харчих гэж байдаг юм уу те. Тэгэхээр булгаа болохоор харж агаад за өгчүүд ирээд иргэдийн уралд оролцсон юм байна те. Илүү настай хүмүүс. Энэ хүмүүс ажиллаа муу гэж би орчиг. 4 жил ажиллаад үтсэн чи ямар иргэдийн төлөөлөгч юу ийд юм бэ? Бид нар яагаад 10 сард очиж сонгох ёстой юм бэ? Одоо айгүй олон би өгсөн ч яалаа, өгөөгүй ч яалаа гэж бодож иж магадгүй. За өгөө тэр үе томилолттой тий. Энэ удаагийн сонгуул дээр болохоор зайлшгүй өгөх нэг шалтгаан байгаа даа. Яагаад гэхээр өмнөх сонгуулиудад болохоор ер нь нийт сонгогчдын 50% эрсээр ингэ доод юу гэдэг гэсэн аахгүй юу? Эрсийн боцог байгаа 50% байж сонгуул хүчинтэй болдог гэсэн бол энэ удаагийн орон нутгийн сонгуулийн юугаар болохоор эрс хүчинтэй байх хором гэж байхгүй. Тэгэхээр ерөөсөө тэр хорооны тал нь очиж өгнө, 5 хүн очиж өгнө ямар ч ялгаагүй болчихгүй. Тэгэхээр тэр хэрээрээ хүн итгэхгүй байх хэрээрээ магадгүй хүмүүсийн амьдралд халгаатай хүмүүсийн амьдралаас юу ангид шийдвэрүүд гарч магадгүй. Яг одоо энэ 20 оны орон нутгийн сонгуул дээр бол нэг анхаарах зүйл нь тэр байгаа. Ерөнхийдөө яагаад очиж өгөх ёстой вэ гэхээр нөгөө түрүүний энэ бас дурдсан шиг хамгийн бидний амьдралд ойрхон шийдлүүд, асуудлуудыг ерөнхийдөө орон нутгийн хурлууд буюу дүүрэг нийслэлийн аймаг сумдын хурлуудаар шийдээд байна. Их хурл бол мэдээж чухал улс орны хөдөлгөгч гол бодлогыг зангидна, тэрийгэ батлан, тэрийг засгийн газар яг зүтгүүр нь болоод ингээд гол мотор нь болоод ажиллана. Гэхдээ тэр бодлого тэр зүйл чинь очиж хэрэгжихдээ дандаа микро төвшөнд очиж давхраад байгаа байхгүй юу. Тэгэхээр 1000 дээр зөв шийдэл гараад доороо хэрвээ бид нэр оролцоогүй байгаад тодорхой явцсан ирэх ашиг төлөөлдөг юм уу эсвэл ажил мэдлэгийн хувьд юм уу та бидний магадгүй тунжид сонгогчоосоо зарим талаар 7 дор тийм юу засаг дарга юм уу эсвэл төлөөлөгч гарчих юм бол тэр маань тэр хэрээрээ л амьдрал өөрчлөхгүй байгаа байхгүй юу. Оролцооны хамгийн дээд хэлбэр нь улс төрийн оролцооны хамгийн том топ хэлбэр нь өөрөө сонгуульд үргэлжлэх тэр зорилгыг гаргах. Тэгэхээр тэр арга зам маань хүн төлөөлөгч болох энэ зам хэрэглэхтэй юм гэж харж байна. Одоо би хэлээ байсан асуусан. Энэ тийм жоо ойлгомжгүй байт юм болов уу?
гэж хараад байдаг. Ингээд эргэн тойрныхоо залуучуудыг ингээд харахаар одоо өөрийнхөө юу гэдгийг хөрөөлөл 10 жилээс хойш найзлсан, найз нөхөд их сургуулиас хойш найзлсан, найз нөхөд дараа нь ингээд эргээд ажлын шугамар хүмүүс. Энэ дунд би бараг цор ганцаараа төр ташилж байгаа. Намын одоо бас тодорхой хэмжээний юм арилтай ийм л юм ба. Гэтэл хин тэгээд энэ намд байгаад байгаа. Хэрвээ би ингээд 1000 хүн таньж байна. Энэ дунд ингээд яг ингээд идэвхтэй улс төр хийгээд юм идэвхтэй явж байгаа хүн хэцүү хүн байна. Хин тэнд байгаа. Хин төрийн албыг 500 мянган төгрөгийн цалинтай ажлыг хийгээд мэргэжилтнээс нь хаваад хийгээд 700 мянган төгрөгийн цалинтай хэлцээний даргын ахлахын ажлыг хийгээд байгаа. Тэр хүмүүс ч өнөөдөр нийслэлийн бодлогыг үндсэндээ тодорхойлдог. 21 оны үндсэн чиглэлийг яг одоо тэр хүмүүс өнөөдөр хийгээ суугаад тийш өргөн барих гэж сууж байгаа. Би өөрөө агентлагийн оруулагчдаар байсны хувьд дараа нь нийслэлийн өмчт, орон нутгийн өмчтөд хувьцаат компани захирал байсны хувьд ерөнхийдөө би яг өнөөдөр байгаа одоо тэр боловсруучинд бол нэг сэтгэл өндөр байж чаддаг. Бага хүмүүсээ авчирч ирдэг. Үнэхээр жилтас залуучууд гэдэг юм мундаг залуучууд нэг 2 сард л тест хийдэг л. Би ингэж ийм цагаар ийм цалинтай ажиллаж хэрч чадахгүй. Би өөрийнхөө боловсролд би $50,000 зарцуулсан. $50,000 би өнөөдөр сарын 500 мянгаар хийхгүй. Иймэрхүү байдалтай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр төрөний хэллээ. За тэгвэл одоо бид нар яах юм? Яагаад одоо тэнд очих шаардлага байгаа юм уу? Очихын тулд ямар зам байгаа юм? Гэтэл өнгөрсөн хугацаанд ингээд улс төрийн замнал яваад шүү дээ. Бид нар ямар ч гэсэн яваагүй байна тийм үү? Тэр замлаар нь яваагүй байсаар аваад тэг хин очиж юу? Ямар хүмүүс очиж юу? Гэт ингээ харахаар яг үнэхээр нам ингээд намын одоо юу гэдэг орон нутгаас тийм залуучдын байгууллагаас ахвал ингэж бэлтгэгдэж явсаар аваад тийшээ очиод явж байгаа. Яг шинэ залуучуудыг оруулж ирээд эндээ орооч гэхэд бол хэцүү. Тэгэхээр улс төрийн тогтолцоо нь өөрөө өнөөдөр залуу хүмүүсийг улс төрд одоо намгүйгээр бол улс төрд Монгол улсыг одоо өнөөдрийн тогтолцоо нь л ерөөс тийм болчихлоо. Намгүйгээр улс төр хийх боломжийг болцоог болгоцсон л гэж харж байна. Тэгэхээр хэрвээ үнэхээр улс төрийн оролцоо бие даагаад нэр дэвшээд эндээс гараад гарах гэдэг бол үнэхээр нэг төрөлтөй залуучууд ингээд мөнөөрөө орж ирээд за нэг хүнээ дэвшүүлээ энийг гаргая гэд ингээд зүтгэж ашиг зүтгэл болно. Өнөөдрийн байгаа сонгуулийн эрсээр өнөөдрийн байгаа сонгуулийн системээр бол 2 том намгүйгээр бол сонгуульд өрсөлдөөд гарах нь одоо өдрийн од чи буюу 76-гийн 1 76-ад 1 л ахна шүү дээ тийм ээ. Анхны шатнаас явсан илүү надад ямар давуу тал илүү юу харагдсан бэ гэхээр нэгдүгээрт яг иргэд сонгогчдод хамгийн ойртож очино. Их хурлын сонгуулиар бол ерөнхийдөө нэг 22 хоногийн турш бараг 10-аад хорон дээр тэгэл 8,000 хүнтэй уулзаад бүгднтэй нь уулзах чадахгүй. Дүүргийн хэмжээнд бол ерөнхийдөө нэг хорон дээр зөвхөн нэг хорон, нэгээс 2 хорон дээр ажиллахдаа 18 хоногийн турш гэхлээр ерөнхийдөө чинь би өөрөө чихэд 16 онд бол 800 өрхөн хайлаар 3 удаа явчихж байгаа байхгүй. Би нэг сонгогчтой 3 удаа уулзчихсан. Тэгэхээр тэр хүмүүсийн юуг анзаардаг вэ, мэддэг вэ гэдгийг маш сайн ашиг сонирхлын олоод харчиж байгаа нэгт. Нөгөө талдаа болохоор юу вэ гэхлээр би өөрийгөө танигдтыг тухайн хорон дээр ерөөсө хөдөлгөөргүй бат бөх болгочихж байгаа. Гурав дахь нь болохоор ер нь бол сонгуулийн кампанит ажил өөрөө яаж явах хэрэгтэй юм бэ? Иргэдийн саналыг яаж татдаг юм бэ? Иргэдтэй яаж нүүр тулдаг юм бэ? Ямар асуудлууд үнэхээр хүнд тавьдаг вэ гэдэг бүхэл бүтэн маш том туршлага өрнөтлөгчдөг юм байлээ. Чамаг одоо 10 сард орон нутгийн сонгуульд одоо дэвшээчээ гэвэл дэвшгүй. Чи яг болно. Яг танаа үеийнхний төлөөлөл байхгүй байна. Нийслэл чам танаа үеийнхний төлөөлөл зөндөө байгаа тий. Тэгэхээр чи биднэрийгээ төлөөлөд өгөөч гэдэг аль нэг намаас санал тавиул юм уу? Би даагаад нэр дэвшээчээ гэдэг хэсэг бүлэг найзууд чи ирээд бид нэр штаб болоод сайхан ажиллаад өгөө. Нэг 50 сая төгрөг гардыг байна. Тэрийг бүгдээрээ одоо ингээд фандрейзер одоо олон нийтээс цуглуулчихъя гэдэг тэгвэл дэвшгүй. Би зүгээр юу ч хийхгүй байгаа болохоор болд юм уу? Заавал аюул юм хийдэг юм шиг шүү дээ. Одоо булган ахын хэлж байгаа бол 800 өрхөөр 3 удаа орсон гэж. Би одоо амьдралдаа би 800 өрхөөр 3 удаа орсон юм уу ороогүй юм. 10 банагт. Тэгэхээр чи нилээн явах нь нилээн явахтаа юм шиг. Гэтэ миний нөгөө нэг хойно надад яа би бол зүгээр л ял
Зүгээр нэг охин л явж байгаа шүү дээ. Аа. Тэгээд тэг ирэх гол нь байд юм уу л гэж асууж. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиас одоо юу гэдэг ялгууныхаа би насыг мэдгүй байлаа. Гэхдээ 18 насаас дээш настай хүмүүс дэвших хэрэгтэй болсон. Тэрнээс өмнө болохоор их хурлаа адилхан 25 нас гээд доод хязгаараа заасан байсан байхгүй юу? Энэ удаагийн сонгуулиар 18 хүрсэн бол дэвших хэрэгтэй болчих гэсэн үг. Тэгэхээр их нь өссөн. Тэгэд бас нэг сонирхолтой юм дээр болохоор тоо юм хэлээд яхад болохоор яг 18-аас сая 19 оны тоолгоор 18-аас 34 нас гэж залуу гэж тооцоо штэ. Энэ насны сонгогч болохоор 930 мянга орчим байгаа байхгүй юу? Тэгээ энэ маань нийт сонгогчдын 45%. Хэрвээ энэ насныхандаа л төлөөлөлтөө өгдөг бол яг нэг үгүй хэлэхэд бүх сонгуулиуд бол дандаа залуучууд болох гэдэг байхгүй юу? Манай Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 33 төлөөлөгч юм бол манай намаас 3, ардын намаас нэг 3 гэдэг чинь 6 нь бол ямар ч 80-аад оны залуучууд байгаа. Гэхдээ миний жишээ авах юм маань болохоор Ховд аймгийн Булган сумнаас жишээ амар байна. Тэнд болохоор Даваа сөрөнгийн ууган жаргал гээд залуу бие тааж твшээд 20 тухайн үед нэг 25 насныхаа яг дөнгөж босхийг даваад сонгуулийн үеэр тэгээ бие даад твшээ сонгогдсон байна. Би саяхан танилцсан л да. Тэгээ бие дааж байхдаа болохоор ямар нэг намаас хараат биш бус тэгээд ганцаархнаа яг тухайн шатныхаа хурал болон тэргүүлэгчдийн хурал 40-од асуудал оруулаад 5 дэмжигдээд гарч ирээд ажил хэрэг болсон байгаа байхгүй юу. Тэгээд сая юун дээр их хурлын сонгуульд ховдод бие тааж бас нэр дэвшээд 1200 орчим хүний санал авсан байлээ. Тэгэхээр тэр хүн бол дараагийн шатанд бол одоо ингээд яхад бол боломжтой. Гэхдээ тэр хүний нэг сонирхолтой санагдсан зүйл нь болохоор ямар нэг намаас гишүүнчлгүй, ямар нэг намаас хараатай эрхээ аваагүй өөрөөсөө яваад тэгсэн ирнэ зарим аймгийн сумын намаас илүү ажиллаж чадсан байгаа байхгүй юу. 40 асуудлыг оруулна гэдэг бол тэр өөрөө одоо яг хувь төлөөлөгч тийм тохиолдолд ер нь ховордоо 40 шин баг асуудал гэж санаачж оруулна гэдэг ховор. Тэгээд тэр 40-ийнх нь 5 дэмжигдэн гэдэг бол аюул тийм өндөр хурлаа юм гэж харсан надад бол. Өнөөдөр байгаа Улаанбаатар хотын нийт оршин суугчдын 71% 35-аас доош насны залуучууд байна. Гэтэл өнөөдөр ажилгүйд лээрээ гэмт хэрэгт холбогдож байгаа амиа хорлолтоор эрүүл мэнд дээрээ хамгийн хэцүү хэсгийн залуучууд байгаа. Тэгэхээр энэ залуучууд энэ чи юу гэсэн үг гэхээр энэ залуучуудад одоо төгсөн бодол байхгүй байна л гэсэн үг. Энэ залуучуудын төлөөлөл өнөөдөр нийслэл дотор гэдэг юм уу? Тодорхой хөтөлбөрүүдийг оруулж ирэх тодорхой энэ хөгжил рүү хандсан бодлогыг оруулахад төлөөлөл байхгүй байгаа учраас энэ хүмүүсийг чи ойлгож тэн дээр төлөөллийг нь гаргаж бодлогонууд орж ирэхгүй гэж харсан юм. Тийм учраас ерөнхийдөө өнөөдөр залуучуудын төлөөлөл зайшгүй байх хэрэгтэй байна. Залуу улс төрлөө за өөрөө ингээд зөриг гаргаад орох боллоо. Хамгийн том сорилт хүндрэл нь юу вэ? Надаа болохоор ер нь бол улс төр залуу хүн явахад хамгийн том тулгамдаад байгаа асуудал нь өөрөө айгу тийм хоёр үзэгтэй хариултанд хамгийн дэмжих ёстой зүйл нь өөрөө болчиход байгаа хгүй юу вэ гэхээр улс төрийн нам. Мэдээж яг бид нэг ингээд өнөөдөр бол төлөөллийн арчлаар парламентын цэцгэлтэй гэхээр улс төр бол энэ орчин цагийн буюу Монголын одоогийн улс төрд бол зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй улс төр явах ёстой зүйл гэсэн хэрнээ энэ улс төрийн нам нь өөрөө залуучуудын улс төрийн оролцоог хамгийн том баймилж байгаа байгууллагацсан. Ер нь бол би надад нэг ийм л ажиглаа яагаад яг өнөөдрийнхөө миний өөрийнхөө л ажиглалаар хэлж байгаа шүү. Яг хамгийн өнгөрсөн хугацаанд ирэх байж байгаа олон сонгогч байгаа яг төлөөлж байгаа гэж байгаа хоёр нам бол өөртөө улс төрийн оролцоо залуучдын оролцоог ингэж ерөөд нь үгүйсгэсэн агүй их үгүйсгдэг юм уу гэсэн бодол төрөөд идэв. Үндэ болохоор залуучдын оролцоог үгүйсгээгүй эсрэг намаа үгүйсгэж байгаа хэрнээ залуучдын оролцоог үгүйсгээд байгаа. Хоёр талаар улс төрийн нам гэдэг маань өөрөө маш тийм сахилга баттай. Нэг талдаа эерэг талдаа сахилга баттай, нөгөө талдаа хитрхи тийм олигарчсан байгууллага байхгүй юу? Хитрхи бюрократ тогтолцоотой. Ийм юмд болохоор илүү залуу хүн явж болно гэхдээ маш удаа явна. Тэгээд илүү дэврэн хүслээрээ ороод ингээд маш олон залуучууд ингээд няцаад гарсан байдаг байх. Тэр энэ урт замыг нь туулж чадах одоо төсвөртэй залуучууд юм эсвэл хүсэл эрмэлзэлтэй залуучууд нь бага байдаг байх. Тэгэхээр энэ намын бүтц маань тэгээд өнгөрсөн түүх хоёр маань ингээд ер нь залуучдын улс төрийг боомлчод байгаа. Гуравт болохоор залуучдын улс төрийг энэ улс төр нам залуучууд гэдэг юм маань яагаад авцалдахгүй байна вэ гэхээр яг үндэ альч нам Монгол улсад залуучуудын буюу шинэ нийгмийнхээ шинэ одоо орчин цагийн асуудлыг шийдэж чадах институт биш байгаа. Орчин цагийн асуудлыг шийдэх нь битгийд орчин цагийнхаа асуудлыг ойлгож чадах байгаа. Тодорхойлж чадах байгаа. Тийм учраас бид нар ерөнхийдөө яг одоо Z үеийнхэн буюу энэ 18-аас 25 насныхантай ерөнхийдөө бүр ингээд
ер нь зөвхөн монголч биш хальтаа дэлхийд даяараа ойлгохоо болж байгаа. Гэхдээ энэ хүмүүсийн асуудыг тодорхойлж томьёолоод шийдэл гаргаж чадахгүй болохоор энэ маань өөр аягүй тийм дисконнект буюу салан байдал үүсэж байна. Манад улс төр хөгжиж гин гэж бодож байна уу? Одоо тоо бид хэд аягүй жоохон бурангуй ярьчлаа шүү дээ, тийм. Миний бодлоор түрүүний яриад байгаа тэр нэг сайн сайхан болж байгаа зүйлүүд нь шүү дээ. Яг хөө мэдээж улс төрөөс төрийн бодлогоос хамаарж байгаа ч байгаа. Гэхдээ би ер нь дийлэгтэй хамаарахгүй байх гэж бодож байна. Илүү яг бид нэр өөрсдөө яг энэ зах зээлийн нийгэм рүү шилжээд илүү нэг юм хувийн өмч хуухын гэдэг зүйл маань илүү өсдөгж гарч ирсэн учраас тэр чиглэлээрээ илүү нийгэм эдийн засгийн төвчлүүд бол байгаа гэж хараад байна. Яг улс төрийн тогтолцооны хувьд, улс төрийн шийдлийн хувьд бол хэцүү баха. Төрөний энэ ялгууны маань шилж байгаа санаа ер нь бол миний хэлж байгаатай давхцаад байна л да. Яг үнэхээр төр барьж байгаа хоёр нам маань сонгогчдод таалагдахгүй байна. Таашахдахгүй байна. Яг энэ хүмүүс чинь одоо ингээд юу яагаад шүү дээ. Илүү тийм кофе шопт одоо bubble tea ч юм уу кофе уух хүсэж байхад бид нэр ерөөхдөө нэг сүүтэй цайтай харцаа авчирч өгөхгүй л эсвэл дөмхөндөө нэг сүүтэй цай өгөхгүй ингээд дээ шүү. Тэгэхээр ерөөхдөө нэг юм яг төрийн бодлого тодорхойлж байгаа тэрийг гүйцэж байгаа улс төрийн намууд маань яг сонгогчдоо бол чирж явж чадахгүй байна гэж хараад байгаа. Тэгээ энэ яг магадгүй нөгөө талдаа энэ хоёрын намын бас буруу биш л дээ. Сонгуульд идэвхтэй оролцож байгаа хүмүүс маань илүү төрийн албан агчид зохион байгуулалтанд орж байгаа бас тэтгэврийн настай хүмүүс байгаа. Тэгэхээр бид нар чинь саналын авахын төлөөд явж байгаа юм чинь юу яагаад байгаа байхгүй? Сонгогчдынхоо яг нөгөө өөрийгөө дэмжиж байгаа хүмүүс их л хүсэл эрмэлзлийг нь хангаад байгаа шүү дээ. Тэгэхээр илүү улс төрийн хоёр нам маань түрүү нөгөө баруун зүүнийн ялгаа нь байхгүй болсон гэдэг дээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр зүгээр л маасынхаа сэтгэл зүг дагаад маасынхаа 4 жилийн хүсэл эрмэлзлийг л биелүүлэх гээд яваад байгаа болохоос аль нь яг ингээд нөгөө нийгмээ чирдэг мотор нь байха болцсон. Яг үүндээ бүр урд нь гараад хаалаад ингээд зүгсээд яваад шинээр үнцийн үүсгээд явах хэрэгтэй байтал энэ хоёр маань ерөнхийдөө зүгээр нийгмээсээ чирэгдээд л ингээд явж байгаа хоёр чиргүүл болчихсон юм шиг харагдаад байна. Бэлгээ юу гэж бодож байна? Нам яавал айгу залуучуудад ялгуун дүүд маань болон ингүүн те одоо доод үеийнхэн маань айгу хүчтэй ингээд байнга орж гардаг те үзснаа эднэрийн үзснаа ингээд тусдаг тийм институт болох бол одоо бүх өнөөдөр байгаа асуудлуудыг чинь их сурвалж нь явсаар бол намын анхан шийдэл байна. Энэ одоо залуучуудыг л аль болох нам руу оруулах одоо түрүү миний хэлдэг. Нам руугаа ороод анхан шатн дээр очиж гэдэг ийм хөдөлгөөнийг л одоо химээр аль намд н ороо хамах ногоо намдаа хүн намдаа орно ардын нам ардс нам мах нь хамаагүй. Зүгээр л тэртээ тэргүй өнөөдөр үндсэн хууль. Дахиад хэдэн жил өөрчлөгдөхгүй лээ. Хизээ орох лээ. Дахиад энийг хизээс ямар ч байсан эх 15 жилд өнөөдрийн тогтоосон энэ систем үйлчлэнэ. Тийм учраас бид нар энэ системээр л асуудлыг өөрчилдөг. Зам нь бол тийм л. Зам нь бол ерөөсөл тийм учраас залуучуудыг эртгэх нь одоо боломжтой болохоор ингээд одоо мод дэлгэрүүлээ. Одоо намаас хол одоо биш нам руу орхон бай гэдэг юм юмэр. Нам дэлсээч. Цаа санаа нь болохоор энэ залуучууд нам руу орчхоор нам өөрөө сайжирна гэдэг санаа шүү дээ. Бид бүгдний одоо яриад байгаа санаа. Нам сайжрахаар нэр дэвшиг сайжирна гэсэн. Нэр дэвшиг сайжирна. Нэр дэвшиг сайжрахлаар нөгөө сонголт гүйцэтгэл сайжирна. Нэр дэвшиг сонгогдоод гараад ирэхлээр одоо хүсэн хүлээсэн илүү тод болно. Ингээд одоо лавгаг ингээд бүдэр дэмжиж гаргаад ирээ л та. Олоолаа ингээд хийж хорон дээрээс гарч ирээд энэ хүн ингээд миний төлөөлөл болоод энд гараад ирээ суудсан бол одоо энийг ганцхан намд өнөөдөр ийм боломжийг олгож байгаа. Тийм. Тэгэхээр нам гэдэг зүйлийг илүү сайн судлаад тэр намын дүрмийг нь сонирхоод үзэл баримтлалыг нь сонирхоод илүү сайн оролцоорой. Намуудыг бас сонгуулиас өмнө сонирхоод үзээрэй. Ялгуунд үүдээ хэлгээд мөн сэтгүүлч мэрэгжилтэй юм чинь намуудын онцлог бас сонирхолтой байж магадгүй. Энэ булгаа ах нь бол бас улс төр судлаач болохоор их сонирхолтой дүгнэлтүүд хэллээ. Та бүхэнд амжилт хүсье. Тэгээд өнөөдрийн фокус блогт байсан та бүхэндээ баярлалаа.